За нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөтөлбөр нийгмийн хамгааллын хяналтын хэлцээс за нийс Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга байгууламжуудын барилгын гадна хашаа одоо стандартын дагуу баригдаж байгаа хэсгээр бас шалгалт хийгээ явж байна. За өнөөдрийн хувьд бол Улаанбаатар хотын төвд Чингэлтэй дүүргийн нутагт хэсэгт баригдаж байгаа Чингис хаан музейн барилгын өсөлтийн гадна хашааны байдлаа танилцж байна. За энэ хашааг бол хотын стандартад зааснаар бол 3 метрийн өндөртэй гэж заасан. Одоо энэ нийтийн Улаанбаатар хотын төвд нийтийн эзэмшлийн зам талбайтай маш ойрхон байрлалд баригдаж байгаа. За эрслийн өндөр төвөгшөлтэй одоо барилга байгаа учраас барилга байгууламжийн барилгын гаднах хашааг бол 3 метрээс дээш одоо бахаар ингэж төлөвлөсөн байна. За барилгын бас гаднах хашааг төлөвлөхдөө барилгын суурийг маш сайн одоо цутгаж өгсөн байна. Хашааны өргөний дагуу буюу 2.5 м өргөнтэй энэ хашаанд битүү одоо ингэж бетондож энэ суурийг ингэж бэхэлж өгсөн байна. За ялангуяа энэ хаврын хуурайчлалтын үед бол салхи үе одоо салхилж барилгын хашаа тогтворгүй хийж одоо болшгүй эрсдэлт хүргэх юм нөхцөл байдалтай байгаа учраас энэ одоо эрсдлээс урьдчилан сэргийлж бас энэ компани бол энэ хашааг бол стандартыг нийцүүлсэн байна. За мөн нийтийн эзэмшлийн зам талбайд энэ сарвчийг бас одоо маш стандартын шаардлагад нийцүүлсэн одоо маш сайн одоо материалаар одоо хийсэн байна. За тухайлбал энэ сарвчийг одоо дээдлээс өндрөөс эзүүд унахаас хамгаалсан бат бөх материалаар битүү бетон юм арматур төмрөөр ингэж гагнуур юу хийж ингэж битүүлсэн байна. За мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах үднээс энэ сарвчны толгууруудыг мөн дандаа ингэж суурийг нь бетондж ингэж бэхэлж өгсөн байгаа. За нийтийн эзэмшлийн зам талбай энэ сарвчийг төлөвлөхдөө мөн хашааг дагуулan олон нийтийг болшгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ анхааруулах дохио санамж тэмдгүүдийг бас одоо 3 м тутамд бас ингэж суурьдуулж иргэдийг бас болшгүй эрсдлээс урьдчилан сэргийлж эрүүл мэндийг хамгаалахыг бас ингэж зөвлөсөн байгаа даа. За мөн барилга дээр барилгын ажлын аюултай хэсгийг хаалт хамгаалалтаар хамгаалсан байна. Маш сайн хаалт хамгаалт хийсэн байна. Мөн одоо ажилчийн явах талбайг бол ингэж цементж одоо ингэж урьдчилан бэлдсэн байна. Мөн одоо энэ барилгын дотор хашаан дээр болохоор ингэж ажилчид зориулсан одоо аюулгүй ажиллагааны самбаруудыг бас ингэж байрлуулсан, гэрэлтүүдийг байрлуулсан, хяналтын камеруудыг байрлуулж ирсэн. Ажилчид маань өөрсдөө бүх хувцснараа ингэ өмсөд ингэ байж байна. Бас яг одоо бос барилгууд бол бас яг энэ чиглэлээс хийх юм байна уу? Эдний юунаас хараад одоо бас сайн нь одоо аваад хийхэд бас болцоотой юм барилгын талбайг бол маш сайн бэлдсэн ийм үзүүлэлттэй байна. За одоо энэ хавар намрын үйлрэлд салхичуурга бол их гардаг. Тийм болохоор одоо болцгоо орцоос одоо урьдчилан сэргийлж барилгын талбайхаа эмгэгчийг маш сайн хангаж ажиллахыг та бүхэн зөвлөё.